За одоо улсын төсөв хэлэлцээд бас нэлээд чухал асуудал хэлэлцэж байгаа. Тэгээд дахиад нөгөө гишүүд маань байхгүй шиг байх юм. Булгаад дараадаг өчтөр гişгээ бас энэ нэр усаар нь дахиад цахаас нахуулаад дуудаад явбол зүгээргүй юу. За би дахиад учраас сайдаас нэг мөнгө босгож оруулж ирэх төлөвлөгөө бас төсвийн ардлын авсралтан дээр дагалдах тогтоолын төсөл орж ирж байгаа. Тэр ер нь хэр бодиттой вэ? Нөгөө нүүрсний үнэ маань бас нэлээд доошлцсон байгаа. Тэгээ бас энэ урд хил дээр ч нүүрс тээвэртэй холбоотой асуудал байна. Монголын 300 гаруй компани одоо жигдээд нүүрс тээвэрт явж чадхаа байсан. Дандаа цаатлын хятадуудын оролцоотой, хятадын одоо хөрөнгө оруулалттай хятадууд нүүрсийг авсан ийм одоо тээвэр сүлжээл одоо нүүрс нь гарч ийн гэдэг байна. Тэгэхээр энэ дотоодынхаа тээврийн компаниудын нүүрс гаргалтан дээр бас яаж анхаарах юм бэ? Энэ талаар нэг хариулт өгч. За сангийн амнаас 4 номерын микрофоноос нэмж хариулъя. Уулуурхан яамнаас уу? Уулуурхан яам яв. 3 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. За одоогийн байдал өнөөгийн байдлаар уулуурхан бүтээгдэхүүний биржээр арилжуулж байгаа бүтээгдэхүүний үнийг танд танилцуулъя. За коксч нүүрс бол 96.4, за сул коксч нүүрс нэг $73, эрчим хүчний нүүрс $37 борлуулагдж байгаа. За бид нар бол засгийн газрын зүгээс бол цаашд бол биржийн арилжааг идэвхжүүлэх замаар бол бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг бол нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Өнгөрсөн хугацаанд бол биржийн арилжаа эцэгцснээр нүүрсийн үн унаадсан 6 оны эхнээс унж ирсэн нүүрсийн үн 6 сараас хойш бол бас биржийн арилжаа эцэгцснээр нэмэгдэх, үн нь бас өсөх бол хандлага харагдаж байгаа.